Сайн бацхан уу? Надагчуудаа хайрт үгүй. Мэдчилгээ хүргэлт маань дурсамж дүүрэн 109-р сургуулийн Эрдмийн баяр дээрээс ээлжид шинэхэн дугаараа төлөвлөж байна. Энэ цаг мөчид амжилттай сургуулиа төгсөж байгаа амин хайртай охин мөнх хүслэндээ хэмээн хаяглаж Солонгос улсад суугаа ээж болон аавынхын зүгээс маш гоё гинтийн битийг илгээснийг хамтдаа уламжилцгаая. Сайн уу? Мөнх хүслэн мөн үү? За баярын мэнд хүргэе, сайхан баяр. За манай мэдчилгээ хүргэлт маань хүргэлжилж байна. Бид маш гоё дурсамж дүүрэн баяр дээр яг одоо ээлжид шинэхэн зочноор мөнх хүслэн дүүгээ өрн оролцуулаад байна. За дүүдээ энэ өдрийн мэнд хүргэе. Сайхан баярлж байна уу? Сайхан баярлж байна. Мөнх хүслэн одоо бичлэг үзэн суугаа олон хүмүүст эхлээд хоёлоо өөрсдийгөө танилцуул идэх үү. Аль сургуулийн хэн багштай хэдий хэд ангийг амжилттай төгсөж байгаа вэ манай охин? 100-р сургуулийн 9-3 4 жаргалтай ангийг төгсөж байна. Тэгэхээр дүүгийнхаа сэтгэлээс хуваалцъя. Яг энэ цаг мөчид бас хинд юу гэж хэлмээр байна? Сэтгэлээс хуваалцъя. Өнөөдөр энэ жил бүх хүмүүст тэгэл баярлалаа. Маш их догдолж байгаа бол гэж бодож байна. За тэгээд догдлол дүүрэн дурсамжтай миний дүүгийн амьдралын бас нэгэн сайхан тодхон өдөр эгчээр нь дамжуулж маш гоё гинтийн бэлэг ирсэн байна. Энүүгээр дүүрэн л баахан мөнгө харагдаж байна шүү дээ. Тэгэхээр дүүд маань гинтийн бэлэг барих хэвээр хүн байгаа юу? Ээж нь байгаа. Ер нь баярын хуваалцахаар хүмүүс ирсэн байна уу гэрийнхэн? Гэтэ ирж амжаагүй хүн байгаа. Манай ээж нь хаана байгаа? Солонгос. Ээж нь Солонгос яваад ер нь хэр удаж байгаа юм? Удаж байгаа. Удаж байгаа санаж байгаа юу те? За эхлээд их чинь тэгвэл ээжийнх нь өмнөөс дүүгээ нэг гоё тэрвэрч идэх юм уу? Энэ мэдчилгээ мэдээж маш холоос ирсэн. Ингэхдээ бас зүгээр нэг бэлэг гэхээс илүү охиндоо хэлхийг хүсэн үг ээжд нь дэндүү их байгаа учраас одоо хичээгээ сайн сонсоорой гэж хүсмээр байна шүү. Заяа. Асаж дэвших галын минь сахиус алган дээр минь ургасан наран аав ээжийнхээ хайраас мандаж амьдралд дэлбэлсэн гоёхон охин минь чамдаа баярын мэндийг хүргэж байна. Ээж нь хэдий алс хол хүний нутагт байгаа ч гэсэн энэ өглөөний наран их гоё мандсан шүү. Охинтойгоо хамтдаа догтлоод л зүрх сэтгэлээрээ чинийхаа дэргэд хамт байгаа шүү гэж мэдчилгээ дэвшүүлсэн байна. Хэдий охиныхоо дэргэд очилгүй ижийн 2 жилийн хугацаа өнгөрсөн ч гэсэндээ охин үрсийнхаа төлөө гэр бүлийнхаа төлөө л хичээж яваа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Ээж нь хүний нутагт биеэн бодож ажлаа сайн хийж байгаа. Харин миний үрс хичээл номоо сайн хийж зорьсондоо заавал хүрэх ёстой юм шүү. Ээжийнх нь хичээл зүтгэлийн үр дүн тэрүүгээр л тодорхойлогдох учраас миний үр хичээгээрээ дунд ангаа амжилттай төгсөж ахлах ангийн босго алхаж байгаад нь баяр хүргэе. Хайртай шүү чанга тэрэн үнсий гэсэн байна. Алс хол Солонгос улсад суугаа ээжээс нь мөн амин хайртай ааваас нь охиндоо гинтийн бэлэг илгээсэн байна. Хүлээн авна уу? Бяцхан охин минь хатдын ухааныг өвлөхөр эвлэхэн зүггүй хэн охин үр минь мөнх хүслээ мэдээж санах гэдэг айгүй хэцүү. Тэгээ тэр дундаа 2 жил хол байна гэдэг бас баггүй хугацаа болвол гэж бодож байна. Өнөөдөр хэдийн миний дүүгийн баярын өдөр ч гэсэндээ ээжигээ зүрх сэтгэлдээ санаж байгааг нь их чинь маш сайн ойлгож байна. Гэхдээ энэ бичлэг бол та хоёрын минь сансан сэтгэлийг жоохон ч гэсэн дэвтэх болвол гэж бодож байна. Ээж нь өглөөнөөс хойш очсон уу гэж ихчээс нь их удаан асуусан. Одоо охиныхоо бичлэгийг хараад сууж байгаа бах. Ээжтэй хандаж явахгүй юу хэлэх үү энэ мөчид? Ээжтэй үнэхээр баярлалаа. Тэгээд өндөө шүү. Тэгээд та бол дэлхийн хамгийн мундаг ээж шүү. Тэгээд өнөөдөр ийм гоё мэдлэгээ авсан ээжтэй үнэхээр баярлалаа. Тэгэхгүй яг. За тэгээд миний дүү чинь ийм мундаг ээжийн охин юм чинь мундаг байх хэрэгтэй шүү дээ. Хичээгээд л байгаараа ээж нь удахгүй зорилгоо биелүүлээд эх орондоо аз жаргалтайгаар уулзах байхаа гэж бодож байна. Өнөөдөр харин сайхан баярлалаа. За баярлалаа. ганцхан биенд минь аз жаргалын наран болон манцан амин өрмөн чийжтэй амьдралыг бэлгэлсэн наран билээ. Эрхэн чинэхэн зөрхөндөө ээжигээ багтааны вэсэ
ээжигээ багтаан хайрласан их хөрхөн үрс минь ээждээ ирсэнд баярлалаа